Hi guys, welcome to Shall We Chat? Манайхан та бүхний маань хүсэн хүлээж байсан, миний ч гэсэн хүсэн хүлээж байсан Shall We Chat-ийн дараагийн дугаар одоо ингээд орох гэж байна. Би одоо Shall We Chat-а бичихтэй дандаа амар тогтолдог. За яг хов болоход дуртай л да. Гэхдээ Shall We Chat тэ зүгээр л it's my baby. It's my baby. Тийм учраас би анх хийж эхэлсэн зүйл маань учраас тэгээд Shall We Chat дээр ингээд та нартай гоё яриад тэ нэг сэдвийн тухай яриад өөрийнхөө санал үзэл бодлыг яриад ингээд болохоор би айгүй дуртай. Тийм болохоор ингээд би бүр амар догтлоод сууж гинэ. Бөөнөрөө бултаараа яваад уух юм авцгаая, окей? Уух юмгүйгээр Shall We Chat үзэх боломжгүй. Where's my drink? За миний өнөөдрийн уух гэж байгаа уух юм болохоор wine, red wine байгаа. Өдөржингөө тэ ингээл ажил дээр стресстэй явж гадуур явсаар агаад орж ирчээ одоо гоё relax хийх гээд тэ өөрийгөө гоё жоохон тайвшруулж тайтгаруулах гад вино уух сонголтыг хийсэн байгаа. Тэгээд орой олчихсан байгаа учраас шөнө болж байгаа учраас үнэхээр perfect choice гэж бодож байна. Тэгээ би одоо гэлс виногоо аваад хаа, окей? Okay, here it is guys. Миний хураг битгий тоогоорой. Хуруугаа ингээд зүссэн юм аа, okay? За ингээд би хундагандаа хийчихсэн байна. Айгүй хөргөн жижигхэн хундаг байгаа зү тэ. Okay, let me taste it first, okay? Red wine just hits diffy at night, you know what I mean? It just hits different. You poured yourself a mega pint of red wine. Correct? За та нар маань миний барьж байгаа хундагыг харж байгаа байх ингээ ойртуулаа харуулах уу. Ийм хундаг байгаа. Айгуу гоё хундаг байгаа зү тэ. За та нар намайг угаасаа мэдж байгаа бах Shall We Chat дээр ингээ уух юмаа голчилж танилцуулдаг байгаа. Харин энэ удаагийн дугаард би та бүхэндээ уух юмаа биш энэхүү хундагыг бүр ингэж голчилж танилцуулмаар байна. Та нар ер нь тэгж боддгоо. Ер нь ингээд хүмүүс их хөвчлэн болор хундаг гингүүд одоо хувь нэгсэх тусам те 16%, 24% ч гэдэг юм уу те. Тэгээ хувь нэгсээд явангууд илүү их сайн болор гэж бодоод байдаг юм шиг байгаа. Тэгээ би ч гэсэн яг тэгж боддог байсан хүмүүсийн нэг байна. Юуг нь нуух вэ? Тэгсэн чинь үгүй юм байна манайхаа. Тэр хувьнууд чинь болохоор энэхүү хундагыг үйлдвэрлэхэд ашигласан хар туулганы хувийг яриад идэх юм байна штэ. Тэгээ хар туулга штэ манайхан бодоод үзтээ. Yes, хар туулга. Зөв сонссон. Би алуу зөв сонссон уу гэж бодож байгаа бах. Yes, зөв сонссон. Хар туулга манайха. Тэгээ яагаад хар туулгыг иймэрхүү болор хийгээд ашигладаг вэ гэх юм бол болорыгоо улам тэм гялтгансан, жингэнсэн, тунгалаг харагдуулах гэж тэгэж болор хийхэд ашигладаг юм байна. За тэгээд та нар угаасаа бодож байгаа хэлтэй ямар амар юм бэ хар туулга гэж бодож байгаа бах. Хэдийгээр ингээд 24% та одоо жишээ нь хар туулгатай иймэрхүү хундган ингээд нэг удаа над шиг ингээд wine уунгууд ингээд шууд хүний биед өөрчлөлт гараал хэвээр хордоол ингээд муулна гэж байхгүй штэ тий. Тэгэж шууд мэддэхгүй ч гэлээгээр ингээд хэрэглээд байх тусам тий урт хугацаанд хэрэглээд дандаа хэрэглээд байх тусам одоо яг тэр хаар тавлах чинь хүний биелүү ороод эрүүл мэндэд нөлөөлж яадаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд нэрээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас 2013 оноос ахуулаад иймэрхүү glassware тийм хундаг нэдрэ хийдэг компаниудад ерөөсөө ийм хар туулга ашиглахаа болио, эрүүл мэндэд муу юм байна, ялангуяа жоохон хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд муу юм байна гэдгийг айгүй уриалаад хар туулгыг ашиглахаа болио гэж айгүй тиймэрхүү хөдөлгөөнүүдийг явуулж байгаа. Тэрний нэг томоохон хөдөлгөөн нь болохоор lead free crystal гэдэг нэртэй тийм хөдөлгөөн юм байна лээ. Одоо хар туулгагүй болор гэсэн тийм хөдөлгөөн байгаа. За тэгээ болор хундагыг гараар угаах хэцүү байдаг штэ тий. Тийм учраас ер нь орчин үед, ойрын үеүүд ингээд айлууд ихэнх нь dishwasherтай болчихсон учраас dishwasherтай хийгээд угаахыг эрмэлздэг болсон байх. Гэхдээ манайхаа бодоод үзэхээр бас айгүй аюултай байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр dishwasher чинь айгүй тийм өндөр градусаар аяг тавгийг хатаадаг. За тэгээд нөгөө нэг хар туулагч нь яг тийм өндөр градустай үед яг жинхэнэ нөгөө нэг хор нөлөөгөө тарааж идэг гэж байгаа байхгүй юу. Харин миний бариад байж байгаа энэ RCR гэдэг энэхүү брендинг бүх болор хундагнууд бүгдээрээ 100% ямарч хар туулганы орц найрлагагүй учраас тэгээд эко болор учраас dishwasher тийгээд угаахад
safe гэсэн үг, аюулгүй гэсэн үг байгаа. За тэгээд та нар одоо бодож байгаа байх л та ямар их юм ярьж хүн айлгадаг юм бэ баахан хар тулгатай болор молор гэж ярьчих юм. Алуу тэгээд хар тулгахгүй болороо хилээд яриад өгөлдөө гэж бодож байгаа байх 50 хүлээцтэй байж би одоо яг та бүхэнд хэлж өгөх гэж заяа. Миний энэ бариад хэрэглээд байж байгаа энэ хүү болор хундаг болохоор RCR гэдэг нэртэй Италийн брэнд байгаа. За тэгээд энэ хүү брендийн бүх болор хундаг бүх одоо glassware бүгдээрээ 100% хар тулганы орц найрлаггүй эко болор гэдгээрээ маш алдартай болсон ба. За тэгээ гоё мэдээд болоход манайхаа энэхүү брендийг албан ёсных нь эрхтэйгээр Номин Homestyle оруулж ирж худалдаалдаг юм байна. Тэгэхээр та бүхэн маань Номин Homestyle-аас очиод энэхүү болор хундагны үдийг авах боломжтой гэсэн үгэ. За тэгээд RCR брэнд нь Европтой алдарттайгаас гадна дэлхийд анхдагч эко болор байгаа. За тэгээд Европын ихэнх ресторанууд, лаунжууд, баарууд бүгдээрээ RCR брэндийн болор хундагнуудыг ашиглаж хэрэглэдэг юм байна лээ. За миний барьж байгаа нь болохоор юм жижигхэн хундагнууд байгаа аахгүй юу? За тэгээд эн чинь болохоор манайхаа нэг европчууд чинь италичууд чинь ялангуяа нэг хоол идснийхаа дараа ингээд десертээ идж байхдаа dessert wine энэ гэж юм удаг штэ тий. Тиймэрхүү dessert wine ингэж хийж уудаг хундагнууд байгаа аахгүй юу? Эсвэл энд ингэж жижигэн шот уухтаа ингээ хийгээд уучж болно. Яг шотны хэмжээ байгаа зү тий. За тэгээд ийм зөндөө янз бүр байгаа манайхаа. Зүгээр яг том вайных ч байгаа, шампаньных ч байгаа, тэгэл вискиных ч байгаа, юу төрөл бүрээр байгаа манайхаа. Окей, миний сонгож авсан нь болохоор энэ аахгүй юу? За тэгээд хаанаас авах вэ гэж юу? Улсын их дэлгүүрийн 4 давхарт байгаа мөн Ярмагт Номин Макро молын 2 давхарт бас худалдаалагдаж байгаа. Мөн түгээрч барахгүй Номин сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар RCR брэнд худалдаалагдаж байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа бол та бүхэн маань Номин Homestyle-ийн pages аваарай. Яг манайхаа өнөөдрийн маань сэдв юу вэ гэхээр та нар маань угаасаа гарчгаас харж байгаа байх тийм үү. Тэгээд та нар ер нь намайг Instagram дээр follow хийдэг бол мэдж байгаа байх. Би нэг 7 хоногийн өмнө лүү 2-7 хоногийн өмнө лүү нэг story тавьсан шүү дээ тийм. Shower chat дээрээ одоо яг ийм дугаар хийх гэж байгаа. Crash-та зориулаад те crash-таага байхын төлөөч гэдэг юм уу те тулдч гэдэг юм уу хийсэн тийм солиотой тэнэг үйлдэлүүд ч юм уу те ичмээр үйлдэлүүд нэг одоо дараад нь бодохоор те ёо ямар бантмаар юм бэ гэж боддог үйлдэлүүд те тийм үйлдэлүүд байгаа бол над руу захиагаар явуулаарай гэж би имэйл хаягаа өгсөн байгаа. За тэгээд над руу бас нэлээд хэдэн хүмүүс захиагаа явуулсан байгаа. Өөртөөхөө түүхийг явуулсан байгаа одоо те өөртөө crash-та зориулаад ямар тэнэг үйлдэлнүүд хийжсэн би гэдгээ бичгээр явуулсан байгаа. Тэгээд тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. За тэгээд би тэр хүмүүсийн захиаг уншихаас өмнө эхлээд би өөрийнхөө нэг тохиолдлыг ярин заяа. Би ер нь яагаад тэр сториг хийх болсон бэ гэхээр ч би яг өөрийнхөө нэг crash-таага байх үедээ бишээ crashчихсан байх үедээ хийжсэн айгүй тийм тэнэг үйлдэл гиг үнтхэн ингээ бодоод тэ гиг үнтхэн толгонд ч орж ир амар ингээ cringe хийдэг штэ oh my god гээ өөрөө cringe хийдэг үедээ штэ яг тийм бодол толгонд орж ирээд би энүүгээр shower chat хийж болох юм байна гэж бодоод шууд story-га тавьсан байхгүй. Тийм учраас тэр өөрийнхөө түүхийг ярьчаад тэгээд хэдүүлээ энэ хүмүүсийнхаа үзэгчдийнхаа захиаг уншия, окей? Зак манайхаа энэ бол бас айгүй тийм бантмаар түүх заяа. Үнэхээр бантмаар. Ягаад гэвэл зүгээр л бантмаар. Окей, та нар угаасаа сонсоод бүр what the fuck гэж бодсон заяа. Гэхдээ намайг битгий шүүмжлээрээ манайхаа битгий намайг шүүмжлээрээ. За намайг их сургуулийн 2 билүү 3 дугаар курст байхтай штэ тэ. Манай сургуульд нэг манай хөгжмийн сургуульд нэг шинэ багш орж ирэхгүй юу? Тэр багш болохоор юу вэ? Бэнд гэж ярьдаг байхгүй юу? Энд болохоор бэнд гэж ярьдаг. Монголоор болохоор өвлөөр хөгжмийн оркестр. Зүгээр оркестр одоо хийл мэлдэ уцаа хөгжмөнтэй оркестр бол биш. Дан одоо юу гэсэн үг байхгүй юу? Өвлөөр хөгжмийн оркестр. За гэхдээ дан өвлөөр хөгжим байдаг ч гэсэндээ угаасаа percussion гэдэг зүйл заавал байх хэрэгтэй. Ямар ч оркестртэй одоо цохор хөгжим. За цохор хөгжмийн чинь бас хажууд нь пиано заавал байх хэрэгтэй байхгүй юу? Төгөлдөр хур заавал байх хэрэгтэй. Тэгэд би тэр 2 дахь курсээс ахуулаад юуныхаа тэр оркестрийнхоо төгөлдөр хур чинь хийдэг байсан. За тэгээд байжсэн чи яг манай 2 дахь курсээс ингээд нэг багш нь солигддог байхгүй юу? Одоо нэг удирдаач нь гэсэн үг те. Удирдаач нь солигдоод цоош нь одоо тийм удирдаач багш ирлээ.
За тэгээ тэр болохоор Канад та нар одоо баг гадарлцсан багтаа энэ балаач нь багшигаа крашлаад явцсан юм байна штэ гэд тийм ээ манайхаа yes. За манай дээр нэг багш одоо тийм Канад багш хурж ирлээ. За тэгээ удирдаач хийдэг. Тэгэл би ч нугасаа нэг үлөөр хөгжмийнхоо төглөр хууртанд хийж байгаа юм чинь те бүх одоо прогон дээр rehearsal center дээр байна штэ те. Тэгэл очиж байгаа. Тэгээ түүнээс гадна ингээл тоглолт моглолтын дээр ингээл очиж байгаа штэ те. Тоглож байхад ингээл байж байгаа юм чи. Ер нь тэр багшаа айгүй хардаг байсан заа. За тэгээд түүнээс гадна би ингээ 2 дугаар курстэй юуны хичээл авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Би өөрөө хөгжмийн төглөр хуурын мэрэгжлэлээр сурж байгаа ч гэлээ өөр янз бүрийн хөгжмөнтэй холбоотой тиймэрхүү одоо хичээлүүдийг авах шаардлагатай байгаа штэ те. Тэгээд миний нэг хичээл авах хэрэгтэй хичээл юу байсан бэ гэхээр одоо юуны удирдаачийн хичээл байсан байхгүй. Удирдаач хийж сурах те. За тэгээд удирдаачийн хичээлээ авлаа. Тэгсэн чинь манай тэр удирдаачийн хичээлийг манай нөгөө нэг Канад багш чинь заахаар болдго юм аа. За тэгээд манайхаа би ингээ ер нь анх харсан цагаасаа ер нь дуурсан заяа. За дуурлагын жив зүгээр нэг крашилж эхэлсэн заяа. Анх харсан цагаасаа хараад нэг mannerism тэр байгаа байдал нь тэгээд манайхаа ер нь ерөөсөө тийм гадаас нь одоо ингээ би харахад ер нь тэр үед ч гэсэндээ мэдтгэл байсан л да. Ерөөсөө тийм вау ямар амар attractive юм бэ. Ямар амар hot залуу гэсэн тийм багш огтхонч байгаагүй. Okay? No. Тэгээд ядж хахад би тухайн үед ч одоо 2 дахь курс, 3 дахь курс гэдэг чинь одоо дөнгөж 18, 19 дэх байсан гэсэн үг шүү дээ. Тийм жоохон байсан байгаа. За тэгээд тийм үедээ маа нөгөө нэг багш чинь болохоор ингээд хижээл насны. За хижээл гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ монголоор арайч нэг 30 сүүлээр явж байгаа хүмүүсийг арайч хижээл нас гэхгүй бах те. За миний бодоор өчтдээ маань тэр багш арай 40 хүрч хэмжээг байсан баха. За нэг тийм 30 эдийн сүүлээр нэг 35-аас нэг те 39 хавцаа ч юм уу те. Тийм багш байхгүй. За тэгээд харахад бол тийм хот залуу болов биш заяа. Тэгээд ер нь нэг тийм жоохон тийм өндөрч биш тэг жоохон чүд chubby. За бүр яг chubby гэж хэлж болохгүй заяа. Нэг бүр туранхаа гэхэд бол яг туранхаа биш нэг чүд нэг жоохон биер хүч юм уу те. Нэг тийм багш байхгүй. Яагаад би тэр багшд ингэж тэгэж крашилж дурсныхаа ойлгодгоо. Үгүй би өөр нь ойлгодог л доо. Мэдчихэл байгаа л да. Гаднах үзмжинд нь биш тэр хүний байгаа байдалд нь амар тийм ухаантай хүмүүс юм баггүй. Би ингээ тэр удирдаач одоо нэг тэр бэнд гэдэг оркестрт те удирдах байгааг нь хараад ингээ хүмүүст оюутан сурагчдад одоо ингээд зааварлаж байгаа чи тэр айгүй амар ухаантай тэгээ ядж байгаа нөгөө нэг юуны хичээлд те conducting тэгээ удирдаачийн хичээлд бас тэр багш ингээд хичээл орж байгаад амар тийм ярьж байгаа зүйл нь нэтэр айгүй тийм ухаантай те тийм багшаасан байхгүй. Тийм учраас тэрэнд нь би ингээд татагдсан байх гэж бодоод байхгүй. За тэгээд манайхаа би айгүй тэнийг үйлдэлүүд хийж ирсэн юм а. Тэгээ угаасаа би тэр хүнтэй байж болохгүй гэдгийг мэдчихэж байгаа штэ. Нэгт хамгийн тод болохгүй зүйл нь юу гэхээр угаасаа профессор оюутан хоёр яаж тийм харилцаа байж болохгүй би сургуулиасаа хүүхэд нь манай багш ажилласаа халагдана тийм үү. Тэгэхээр угаасаа of course it's not gonna happen. За хоёрт тэр маань эхнэр хүүхэдтэй байсан. Тэгээ хаяа өөрийнх нь оффист нь ингээл эхнэр нь жоохон хүүхэд нь 3 муруу настай байлаа. Хүүхэдтэйгээ ингэж орж ирдэг байсан. Тэгэл бидний ихтэй манай оюутнуудаа ингээл танилцуулаад манай энэ эхнэр гэж танилцуулж мэлцүүлдэг байсан заяа. Тийм учраас угаасаа битээ хамт байна гэж байхгүй штэ болохгүй штэ. Of course. За тэгсэндээ би ерөөсө крашаа ингээд те тавьж явуулахыг хүсээгүй манайхаа. Тэгэл айгүй нилээ ингээ крашжуулаад тэг бүр ингээ краш маань те ингээ бүр ингээ улам ингээ хурцдаж эхлэдэг ч юм уу те. За тэгээд тэнийг үйлдэлүүд хийж эхэлсэн дээ. За яасан бэ гэхээр манай одоо хөгжмийн барилга байгаа байхгүй юу. Одоо Америкийн их сургуулиуд чинь зүгээр нэг тийм их сургууль том их сургууль байгаа ч гэсэндээ хөгжмийн сургууль одоо юуны сургууль санхүүгийн сургууль ч юм уу гэ те жижигэн сургуулиуд тэр их сургууль дотроо ингээд байгаа штэ нэг өөртөөхөө ниш юмнууд нь те. За манай хөгжмийн сургуулийн нэг барилга байдаг байхгүй. Тэрэнд одоо дандаа нөгөө нэг ихэнх хөгжмийн холбогдлолтой хичээлүүд орж идэг гэсэн үг байхгүй. За тэгээд тэнд яг нэг давхартан заяа. Нэг тийм коридорт айгүй том ингээ заал коридор байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээр ингээл хүүхдүүд оюутнууд ингээд хичээлээ хийгээ сууж тийм боломжтой одоо жижигэн ширээнүүд эсвэл нэг тийм буудан гууд ч юм уу те тиймэрхүү зүйлүүд байж идэг. Тэгээд тэрүүгээр ингэж яваад
үүдээр орж ирлээ шууд тэр нэг байгаа байхгүй. Тэгээ тэрүүгээр ингэж яваад хүүхдүүд оюутнууд ингэж сууж хичээл мичээлээ хийгээд хангаутн дээр хийгээ байж илаа. Тэгээд ийшээгээ зүүн тишээгээ юм уу баруун тишээгээ явангууд хичээлийн ангиуд ч юм уу те. Тим зүйлүүд байгаа. Тэгээ зүүн тишээгээ явангууд болохоор одоо хөгжмийн профессоруудын юунес байхгүй. Офисууд нь. Заяа. Зяк. Тэгээд тэр офисоос гараад 0 орохын тулд заяа. Багш нар тэр профессорууд 0 орохын тулд заавал офисоосоо гарч ирээд яг тэр хүүхдүүдийн сууж байгаа, оюутнуудын сууж байгаа тэр нэг хэсэг байгаа шүү дээ. Нэг лаунж хэсэг. Тэр хэсгээр дамжиж явж иж заавал ингээд 0 орох хэрэгтэй байдаг заяа. Тэр намайг юу хийдэг гэсэн гэж бодож байна. Хичээлгүй байх үедээ манайхаа би хичээлгүй байх үед эсвэл хичээлүүдийн завсарлагаанаар ч юм уу дараагийнхаа хичээл мичээлийг хүлээж авах үед шүү дээ. Би номын санд очиод хичээлээ хийж болно тийм үү? Эсвэл өөрийнхөө dorm тэ дотор байранд очиод хичээлээ хийж болно тийм үү? Үгүй no I have to be in that lounge. Би заавал тэр хонгилд тэ одоо хонгилч юм уу коридор ч юм уу тэр lounge хэсэгт байх ёстой. Тэгэл би ингээл тэнд хүлээгээ сууждаг заа. Хичээлээ хийгээл юм хумаа хийгээл тэнд байж байгаа. Заавал тэр багшаагаа л харах гээд байхгүй юу? Тэр багшаагаа урдуур миний урдуур ингээл тэг ингээл 0 орохынхаа өмнө ингээл намайг хараад тэгвэл би oh hi doctor. Доктор гэдэг үсэн зөө. Гэтэ би энийг blip хийчихин л дээ. Тэгэхээр та нар сонсохгүй. Гэтэ тийм доктор хингээл би доддог бас ахгүй. За тэгээд надад бас ингээд амар угс надад ч гэлтгүүлдэ бүх оюутнуудтай ялангуяа өөрийнхөө хичээл орж байгаа оюутнуудтай амар тийм найрсаг ханддаг штэ тий. Тэгээл тэгж байдаг байсан. Тэгээ би ер нь угаасаа за яг өөрийгөө жоохон дүүлгээд яг гэхдээ би ер нь ингээд амар сайн оюутан байсан байхгүй. Би ер нь бүх хичээлдээ айгуу сайн байдаг байсан. Ялангуяа өөрийнхөө мэрэгжилтэй айгуу сайн учраас тэгээд би ч нөө төгөлдөр хураа оркестр тоглодог байсан болохоор манай багш ингээл өөжи өстэй айгуу амар ирээдүйдээ төгөлдөр хуурж би чамайг өстэй ирээдүйдээ айгуу сайн болно гэж мэдчихээн ч гэдэг юм уу те. Айгуу ирээдүйдээ энэ төр гал тиймэрхүү юм яриад надад айгуу ихт ингэж ярьж мэрдэг байсан байхгүй. Тийм учраас улам ингээд тий надад жоохон ингээд attention өгөөд байгаа мó гэдэг бодол орж ирж байгаа байхгүй. Тухайн жоохон 18 19-тэй охины толгоонд. Гэтээ бол тэр чинь үгүй байгаа штэ зүгээр л багш нь профессор нь те сайн мэрэгчлээ сайн хүүхдийг оюутныг хараад жоохон урам өгж байгаа үг тийм үү. Тэрнээс ч бол надад л нэг намайг таалаад те тэгж байгаа гэсэн үг огт биш. Тэгээд тухайн үедээ би гэж боддог гэсэн бохоггүй. За тэгэл нөгөөдөгчөөс та суучин шүү дээ тэрүүгээр. Тэгэл заримдаа маа найзууд хурж ирэл өө чи энэ юугаа сууж байгаа хойлоо явж хоол идэхгүй энэ дээрээ гэл нөгөө байж бодлоогүй байна. Хойлоо жоохон байж байгаад хоол идэ би нөгөө багшаагаа урдураа явуулах гэдэг байгаа байхгүй. Заавал тэрийг хүлээгээд байгаа байхгүй. За тэгээд сүулдэ манайхаа ингээ краш чинь штэ те улам ингээд одоо хурц болоод байх тусан биш те юу яадаг юм бэ нэлээ. Жоо тэг үйлдэлүүд хийж эхэлдэг юм байла. Одоо шүү дээ ингээд бүр ингээд нөгөө багш руугаа заримдаа бүр ингээд нүд ихцэлж харж чадхаа болсон заяа. Бүр ингээд ичээд ингээд харахаар л ингээд зүрхмэн тогтлоод ч гэдэг юм уу те. Тэгээ ерөөсөө ингээд бүр ихцэлж харж чаддаггүй. Жохон тэгээд мин болчдөг юм байна лээ. Ягаад ч юм ингээд би ингээд зүгээр өөрийнхөө краш байгаа гэдгийг мэдэгдүүлэхгүй гээд тэгэнгүүтээ тэр багштайгаа жоохон хүндий харьцдаг ч юм уу те. Эсвэл гэсэн ингэж харьцдаг болчдөг юм байна лээ. За миний хувьд заяа. Жохон тэр хүндээ мин ууртай хандах ч юм уу те. Тэгж ханддаг болчдөг юм байна лээ. Тэгээ Америкийн багш нар ч угаасаа ингээд оюутнуудтайгаа амар юу яд нь штэ. Найзууч гэх юм амар дотноо чи тэгсэн ингэсэн гэл айгу тийм дотн харилцаатай байдаг. Тийм учраас ингээд манай багш нар те дандаа тэгж харьцаж байгаа штэ. Тэнгүүд би ингээд нөгөө багштайгаа гэж баг айгу жоохон муухай харьцах гэдэг юм уу те. Ер нь тиймэрхүү болж ихсэн заяа жоохон. За тэгсэн чинь нөгөө удирдаачийн нөгөө анги штэ те удирдаачийн анги чинь штэ те манайхаа яг удирдаач гэдэг хичээлчин болохоор ингээд яг багшийнхаа өмнө гарч ирээд хэрхэн удирдах байгаагаа харуулна гэсэн үг. Окей. За тэгсэн чинь би бүр хийж чадхаа удирдаачаа юм хийж чадхаа боллоо шүү манайхаа. За тэгсэн чинь юу би ингээд хичээл болгон дээр заяа ингээд ороод ингээд яг подиум дээр зогсоол те ингээд багшийнхаа урдталт ингээд удирдах хэвээр. За тэгээд удирдчихад дараад нь нөгөө багш нь одоо фидбек өгөх хэрэгтэй байхгүй чи ингэж удирч чинь энэ дээрээ ингэж анхаарах хэрэгтэй ингэх хэрэгтэй гэд одоо фидбек өгөн заяа. Тэгээ фидбек өгөхдөө яг хуу бусад оюутнууд байж байгаа штэ адилхан нэг л одоо лекц өрөөнд байгаа те. Гэхдээ яг тэр удирдах явах үед удирдах дуусны дараа нөгөө нэг фидбекийг өгөхөд манай багш штэ те яг миний урд хурж ирээд яг миний урдч гэхгүй ер нь бүх хүүхдүүдийнхаа урд те яг удирдах байгаа хүүхдүүдийнхаа урд очиод ингэ зогсчдаг байхгүй юу. Фидбекаа өгөхгүй нөгөө санал хүсэлтэд хэлэх гэдэг юм уу те.
би өстө харж чаддгүй шүү манайхаа. Би өстө багшигаа ингээд бүр ихцэлж харж чаддгүй болохоо харж чадхаа болчихсон байсан заяа. Тийм учраас би ингээд манай багш ингээд юм хэлж штэ надад ингээд энэ дээрээ тэгэрээ энэ дээрээ ингээрээ гэд хэлж байхад би штэ те ихцэлж харж чадахгүй болохоор би ингээд жоохон өөрийнх нь цаахан талд ингээд хараадаг усахгүй. Цаахан талд нь өөрийг нь алгасаад тэгээд нэг жоохон дээшээгээ ингээд хараадаг усахгүй нэг булан руу одоо ингээд те. Тэгсэн чинь манай багш маа нөгөө нэг краш маань нэг удаа хэлж шүү. Тэгсэн чинь над руу ингээд яснаа ингээд шууд аргашаа ингээд харснаа. Одоо чи юу л ингэ хараад идгээ. Чи ингээд намайг чамд ингээд фидбек өгөх болгонд ингээд чи айгуу тийм уйдцсан хүн шиг те ингээд бүр миний ярьж байгаа юм нэг тоохгүй байгаа юм шиг ингээд бүр хараад байдгийн. Тэгсэн чи энд чинь цаг байна штэ гэдгийг би тэр цаг байгаагч мэдээгүй манайхаа. Тэгсэн чи яг тэр өрөөнд цаг байсан юм байна л да. Тэр цаг нь яг арталт нь тэр буланд ээж тааржээ. Тэнгүүд чи яасан чамд ингээд хичээл сонирхолгүй байгаа мó ингээд хизээ хичээл дуус хулаа гэж байгаа юм шиг ингээд цаг руу хараа суучих ингээд oh my god амар ичсэн. Тэгээ манай тэр нэг юунд суужсан юу лээ лекцийн өрөөнд суужсан оюутнууд ингээ энийгээ заяа яаж хаад ихэнх нь угаасаа хөгжмийн анги оюутнууд учраас миний найзууд байгаа шүү дээ. Тэнгүүд нөөдөл чинь намайг шоолж инээж минийгээд oh my god. Тэгэхээр би үгүй би тэр цаг байгаа гэдэг чи мэдээгүй би зүгээр л ингээд тэ гөлөрсөн юм ажиг тийм үү. Тэгээд одоо өнгөрөөжсэн дээ би ямар бантмаар юм бэ новш гэж бодоол заяа. За тэгээд түүнээс гадна тэгээ удирдаач байгаа хичээлийг одоо final exam гэдэг тэ сүүлийн шалгалт гэдэг. Тэгэхдээ манай багш чинь өөрөө нөгөө оркестрийн удирдаач учраас сүүлийн шалгалтыг яаж авсан бэ гэхээр яг тэр нөгөө нэг том оркестрийг удирдуулахаар болж байгаа байхгүй юу. За тэгээд удирдах гад очиж байгаа тийм үү. Тэгээ нөгөө нэг шалгалтаа өгөх гээд очиж байгаа штэ нөгөө нэг оркестрийн өмнө амар олон оюутнуудын өмнө би подиум дээр гараад ингээд удирдах гэж байгаа юм шиг те. Тэнгүүл маа нөгөө нэг багшчаас яг хажууд очиж зогсчихж байгаа юм чи ёо. Нүдний бодлонд харагдаад болдоггүй. Зүрх сэтгэл минь булигнаад болдоггүй. Тэгтэл ингээд final exam-да ингээд сайн хийх шаардлагатай болоод байдаг те. Ёо өстө бөө юм болж исэн манайхаа. Тэгээ би одоо тэрийг боддог байхгүй юу? Би одоо ингээд тэр хийдэгээс үйлдэлүүлээ те. Тэр нөгөө нэг коридортыгээ суугаад хүлээж идэг зүгээр харахын тулд те. Эсвэл ингээд нэрэ тийм хичээлдээ би зүгээр бусад хичээлүүдээр болохоор зүгээр ингээд ойд юм чи юу тэгж нүрэ амаа бодох мандахтай өстө тэхгүй шүү дээ. Гялс гараалцдаг хичээл намдаа явах л бодно шүү дээ. Харин яг тэр багшаага хардаг тэр хичээлтэй өдрүүдтэй болохоор гой дээрээ тавьж агаад явна штэ ста. Өглөө эртлэн босч агаад те нүрэ амаа бодож агаад ста гой дээрээ тавьж агаад очдөг байсан. Йой. За тэгээд тэр багштай бараг нэг 2 жил юу яасан баха. Крашлаад тэгэд байсан. Сүүлийнхаа одоо 4 дахь курстэй болсон юм байна. Яагаад вэ гэсэн чинь айгүй олон хүмүүс манай хөгжмийн одоо оюутнуудаас айгүй олон охтууд тэр багшд маань крашлж исэн байх бас. Тэгэж бодонгууд дургу үрээд миний крашлж байгаа үнд ийм олон хүн крашлаад тахтай явах та гэж бодоод уур хүрээд дургу үрээд тэг крашлахаа болчихсон. Яа. Тийм байна манайхаа. Миний крашлсан тийм тэнэг үйлдэл бол тийм байла. Тэг та нар бодоод үзтээ. Оюутан хүн багштай дурлаад I don't know. Okay. За тийм юм байла. Манайхаа миний крашлсан тэр тэнэг үйлдэлүүд бол тийм байла. Okay. Тэгэд цаашаа бодвол зөндөл өөр хүмүүстэй крашлаад тэнэг үйлдэл хийжсэн зүйлүүд бол байгаа байх. Гэхдээ би яг одоо санахгүй байна. Тэгээ би энэ бичлэг амар урт болох гэдэг учраас тэгээ тэрийг ярихгүй энүүгээр өнгөдөрлөе. Okay. Зэг одоо манайхаа ёстой жинхэнэ нөгөө гоё маа хийнэ. Юу вэ гэхээр над руу явуулсан захиануудыг унших болно. Okay. Зэг эхний хүний явуулсан болохоор маш богинохон юм байна. За юу гэсэн бэ гэхээр ингэнэ крашта хинт өгөх гээд Instagram-аар дагаснаа царайгаа оруулсан 3 зураг дээр нь шууд зүрх дарж байсан. Гинэ тэр нь I like you гэдэг утгыг илэрхийлнэ. Oh my god. Тэгснэ гэхдээ краштагаа яагаачгүй л дээ гинэ. Гэхдээ крашта хинт өгөх гээд ажигаар нь шууд дагангуудаа царайгаа оруулсан 3 зурган дээр нь зүрх дарна гэдэг чинь бас another level
манайхаа цаашдаа бол те хэрүү краш мараш байгаа бол ийм үйлдэл хийж болохгүй шүү. Тэгээд тийм амар ил тод бас байж болохгүй шүү дээ те. Бас ингээ крашаа жоохон хараад ажиглаад те ер нь ямар шоухан үйлдэл хийх хэрэгтэй байна. Ер нь ингээд жоохон тийм mysterious байх хэрэгтэй те. Тэгжиж бас ингээд те крашаа өөрийн болгоно гэсэн үг шүү дээ. Шууд ингээл очиод гис Instagram дээр дагснаа тэг хамаг зургийг нь очиод лайклах юм бол арай дэндүү шүү. Нөгөө хүнийг жоохон айлгана гэсэн үг, окей? Тэгэд энэ захааг явуулсан хүндээ баярлалаа. Хөгжилтэй юм байна. Окей. За дараагийнх нь болохоор штэ те ингэнэ. Бас жоохон хамаагүй урт юм байна. Окей. За ингэнэ. 11-р ангида өөрөөсөө 3 дүү бандад дуурлаад бүтэн сар чихэр чимэс хоол унд авч өгч араас нь удаан гүйсэн гинэ. За 11-р ангидаа өөрөө 11-р ангид байхдаа өөрөөсөө 3 дүү бандад дурлаад юм байна. Яана бүтэн сар чихэр жимс хоол унд авч өгжсэн гэж штэ. Аяган бялуунд дуртай гэхээр нь их завсралгаанаар хамгийн ойрын bakery орж аяхан бялуу аваад буцаж сургууль руугаа гүүгээд өгчл байла. Oh my god. Honestly, I've been there. Би ч гэсэн иймэрхүү зүйлүүд бол хийжсэн. Тэгэхээр битгий санаа зов. За харахаараа сандраад ээрч муурдаг байсныг ч хэлэхүү. Нэг удаа кино үзье гэж асуух гээд сургуулийн коридорт ёстой хөгөөж ирсэн. Чи хамт би яг уншиж шүү. Яг тэгж битсэн байгаа хгүй ингэж товчлолтой чи хамт гэл гинэ. Үгүй гэсэн хамт үзээгүй. Тэгээд хаяа чат бичнэ шүн бодож ганц юм бичээл хичээл номыг нь асуусан шиг. Хаяа даалгаврыг нь ч хийдэг байлаа. Тэгснэ ийм эможи хэрэгэлсэн байна. За тэгмүүдээ нэг удаа сургуулаас гарч яваад краштайгаа таарад нэг найз нь бас хамт байсан гинэ. Тэгэд манай найз бас хамт байсныг хэлэхүү хамт гэрлүүгээ дөхөхөр боллоо гинэ. Дөрүүлээ хамт явах гэж байгаа юм байна. Юм ярих гэсэн ээрэд эмхтэй хүүхэд байж эрэгтэй хүүхдээ көтлөд авах нь хаашаа юм. Дээрэс нь дүү байдаг чив чимээгүй алхаж байсан чинь манай найз крашинг найзтай мөрж алга болоод бит хоёр хойлохнаа болцсон. Вау, танаа найз чи айгуу тийм ухаантай үйлдэл хийсэн юм шүү те. Чамайг уусаа крашлдаг гэдгийг мэдж байгаа учраас та хоёрыг үлдээх гэдгийгсэн юм шиг байна те. Тэгээд алхаж байгаад өөр нэг найз нь залгаад хамт харийг гэхээр нь бит хоёр очисон чинь краш маа найзтайгаа намайг үлдээгээд гүйчиж билээ. What? Why? Араас нь гүйх бас муу. Араас нь гүйх бас муухай санагтаад тэгээд хаягдсан даа гинэ. Ер нь тэр үеэс шантарсан гинэ. Oh my god. That was the best story. Oh my god. Бодоод үзтээ би зүгээр сая шууд нүдэндээ төсөөлж авахгүй энэ дөрөв ингээ хамтдаа ингэж алхаал те. За би гарнаас нэгээс барьчихгүй гэснээр гинт. За би чинь эмхтэй хүүхэд шүү дээ гэж бодоол те. Дахиад барих гэснээр надаас дүү шүү дээ, банд шүү дээ гэж бодоол те. Тэгснээр нөгөөх нь найз дээр аваачингууд гүгээ явцсан ч шиг. What the fuck? Oh my god. Яагаад тэгсэн бол эсвэл тэр найз нь тэр үлдээгээд явсан найз нь чамд крашлдаг байсан болов. Тэгэд тэр чиний краш чинь найз нь чамайг крашлдаг гэдгийг мэдээд боломжийг олгоод ингээд хоёрыг уулзуулчих гэж бодсон юм болов. What do you guys think? Та нар тэгж бодож байна уу? Болно гэж бодож байна уу? За ямар ч гэсэн ийм сонирхолтой зүйлийг явуулсан байна. Хуваалцсанд баярлалаа. Тэгээд аягүй хөргөн зөндөө дэмждэг шүү. Байнга хүлээж үздэг шүү. Амжилт гэсэн байна. Thank you. Зэг дараагийн түүх. Окей. Ингэнэ. Анх найз охиноо найрах гэж хөгтөөл юм болж байлаа гинэ. Одоо найз охин болчихсон юм байна. Тэгэхээр congratulations. Хөгтөө юм хийсэн ч гэсэндээ найз охиноо болгоод аваатгаж. За, мастерын ангиас хаяа оюутнууд бакалаврын хичээлд суудаг байсан. Тэгээд тухайн үеийн краштайгаа семестрт ядаж нэг хичээл хамт үздэг байлаа гинэ. Анх танилцаад их л яриа хөөрөө нийлээд л лекцэндээ хамт хамгийн урд суухаар болвоо. Би уг нь найзуудтайгаа хамгийн арын игнэнд суудаг байсан гинэ. За тэгээд хичээл эхлэхээс өмнө ойр зуур юм яриад сууж байсан чинь манай найз ирснээ. Андаа юу урд суудсан. Йоо найзаа дандаа алдаг те.
Юу урд суудсан үгүй алдчихлаа. Хаана явжлаа? Юу урд суудсан чамд суудал авцсан штт гэснээ нөгөө крашлдаг ихчтэйгээ таарсан гэсэнтэй гэж авдимаа гинэ. Oh my god, найз нь шууд ингэ хэлсэн юм уу? Ангид ёо би бүр ичээд харж чадахгүй нүүр улайгаад бүтэн легтч дугарч чадахгүй ха гинэ. Тэгсэн хичээл дуусны дараа крашлдаг ихч гинүүдээ гээл өөрөө ч сэтгэлээ илчилж амжаагүй байсан. За би алдчихлаа манайхаа. Тэгсэн хичээл дуусны дараа крашлдаг ихч гинүүдээ гээл өөрөө ч сэтгэлээ илчилж амжаагүй байхад найз маань миний өмнөөс хэлсэн даана гэнэ би энийг алдаатай бичсэн юм шиг байна мэдгүй байна. Зүгээр л ингээд ер нь те найз нь өмнөөс нь тэгээд бүр крашаа илчилж амжаагүй байхад нь хэлчихсэн гэдгийг л яриад ах шиг байна. Азар надаа бас талтай байгаад шууд кофе дейтэнд ураад бүтэмжтэй байсан чинь найзуудтайгаа дахиад таарчд юм даа гэнэ. Уул нөгөө бас краш нь өөрт нь крашлдаг байсан юм биш те. Тэгээд кофе дейтэнд явж дахиад найзуудтайгаа таарлцд юм да. Манай найз тэгснээ сая жоохон эвгүй юм болчлоо уучлаараа гэснээ цэцэг өгчтэй. Ууг нь цэцэг өгвөл би өгмөр байгаа байхгүй. Oh my god. Тийм биш те. Тэр найз чинь ямар сони юм бэ? Ямар сони далжгансан. Далжгноор вэ? Орж ирэл хүүстэ юу амар урт суудсан манайхаа энэ ста суудал авсан байж дандаа мөрөөдөр тэгснээ хүү нөгөө нэг краш их чинь байгаа гэсэндээ айл хаана гэл те тэгснээ ууста уучлаараа ихчээ жоохон эвгүй болчлоо маа цэцэг гэж жоохон далжгнуур найз байна уу юу. За анхны болцоо нэг тиймэрхүү инээдтэй болж байлаа. Бас нилээн хідэн уулзсны дараа надаа амар царайлаг кейк хийж өгөөд бөөн баяр болоод авсан чинь walnut самартай кейк. Би харшалтай байхгүй юу гинэ. Oh my god. Тэрийгэж хэлж чадахгүй, идэж чадахгүй байжс надаа шууд халбагдаж өгөөд би сандарсандаа бүгдийг нь идсэн. Oh my god. Сандарсандаа бүгдийг нь идсэн чинь харшил хөдлөөд уруул хавтаад тэгээд хамтдаа имлэг яваад им чин крашаас маань өөрөө өвчтний химбэ гэд асуухад хөөхий сандарсандаа ч тэр юм уу найз охин нь гэж хэлээд тэгээд official couple болсон доо гинэ. Oh my god. Ер нь үнэн хөхтэй одоо түүхэн штэ. Тэгсэн мөртлөө амар гоё түүх байгаа байхгүй юу? Та хоёрыг одоо би хизээж битгий салаасаа гэж бодож чинь үүрд мөнх байгаасаа гэж бодож чинь үнэхээр баг кино хийхэр түүх байгаа байхгүй те тийм rom-com ч юм уу нэг тийм инээдми дурлалт кино хийхэр тийм түүх байна. Үнэхээр гоё түүх байна. Вау. Яа надад эгүүр гэмд харшилтаа гэдгийг те хэллгүүгээр шууд идсэн сандарсандаа идсэн ч. Oh my god. За тэгснэ anyway бичлэгнүүд нь үнэхээр таалагддаг шүү. Дандаа хань болдог. Сэтгэлээ гаргаж чанартай бичлэг хийдэгт баярлалаа гинэ. Thank you. Баярлалаа. За үнэхээр гоё түүх байлаа. Үнэхээр сонирхолтой, үнэхээр инээдтэй, үнэхээр гоё түүх байлаа. Явуулсанд баярлалаа. Тэгээд та хоёртаа аз жаргал хүсье. Үрд мөнгө хамт байгаарэ. За дараагийн түүх сүүлээсээ 2 дахь түүх юм байна манайхаа. Энэ бас нэлээд урт түүх байна. Окей. Шууд орцгоё. За юуны түрүүнд хөөрхөн ануудаа энэ өдрийн мэндийг хүргэе гинэ. Чамдаа ч гэсэндээ хөөрхөн өдрийн юу лээ? Өдрийн мэндийг хүргэе хөөрхнөө. Жижигхэн хундаг манайхаа вай нугаар ингэ согтоод жоохон халах гад байна шүү. За надад тохиолдсон хөхтэй юм шиг үгүй юм шиг 5 жилийн өмнө тохиолдсон явдлаасаа яриа гэж бодлоо. Би нэг хүнийг одоо хүртэл мартаж чаддгүй маа. Tinder гэх аппликейшнаар танилцж байсан. Матч болоод сар гаруй чаталж байгаад нэг өдөр уулзлаа. За Tinder-ч тийм л да. За эхний болцоонд биедээ маш их таалагдсан учраас тэр өдрөөс хойш байнга уулзаж болцдог болвоо. Тэр маш халамжтай, эмэгтэй хүнийг бүр тултал хүндэлдэг, хайрладаг, харьцаж эхэлсэн өдрөөс л миний гараас өөр зүйлд хүрдэггүй байлаа. Вау. Гэхдээ нэг гэмн жоохон залхаачих гээд байдаг байсан гинэ. Окей. Яг нэг хайрлсан эмэгтэйгийнхаа араас бүр тултал гүйж
өдөр болгон цаг минут тутам бичиж уцаар ярьж уулзах гээд байдаг төрлийн хүн. Окей. Эхний 1 сар бол гоё байсан. Намайг тултал хайрладаг хүн гарч ирлээ гэд их баярлдаг байв. За тэгээд жоохон удаад ирсэн эмэгтэй хүн жоохон залхаж эхлэлгүй л яах вэ? Хитрхи их анхаарал тавиад байхаар тэгээд жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг шиг. Дуудлага юм уу, чат ирлээ харангуут нөгөө л залуу. Ёох гэдэл дотроо жоохон завсарлагтай залга бол би болон чамд сайн шт гэж их л боддог байлаа гинэ. За тэгээд би чинь залхаад эхэлчихсэн болохоор жоохон зайгаа бариад нөх их хариу бичгээ болоод дуудлагыг нь ч нэг их авах болоод жоохон хөндөй болвоо. Ер нь тэгээгүй зүгээр л цаанаасаа л залхаад нэг л биш санагдаад байдаг байсан юм а гинэ. Окей. За. Тэгээд нөгөө залуу маань яагаад тоохгүй байгаа ингээл бөөн гомдол болж байгаа. Тэгээд нэг өдөр би чинь за хоёулаа болио. Би бэлэн биш байгаа юм байна гэдэл тэрч гисэн. За чи тэгэж байвал яах вэ гэд хэсэг харьцгаа болвоо. Эхний 1-2 хоног бол зүгээр л байлаа. За тэгээд жоохон өдөр хоног яваад эхэлсэн чинь бүр сонирн болоод санаж эхлээд нөгөө байнга залгаж бичдэг байсан залуу чинь гинэт байхгүй болсон чинь бүр нэг хачин хоосон мэдрэмж төрөөд сонин санаад эхэллээ. Яах гэж болъё гэж хэлчихвдээ гэд их харамсаад хэдэн өдөр эморвоо. Бүр нэгч залгаахгүй бичихгүй болчихсон болоод ч тэр юм уу аимшигтай дассан байсан. За тэгээд би чинь яаж эргээд холбогдох уу гэдэл баахан арга чарга хайгаад худлаа уулзах шалтак хайгаад бичих гэхээр зориг хүрэхгүй ганц чадах юм нь ажлаа тараад албаар гэрийнх нь ойролцоо алхаад тааралцчих юмсан гэдэл гоёрт нь oh my god I've been there also. За тэгэж байтал нэг өдөр ажлаа тараад амар өлсөд найзтайгаа бүргэр идмээр санагдаад нэг бүргэрийн газар орвоо. Албаар гэрийнх нь ойролцоо байдаг бүргэрийн газар орсон гинэ. Окей. Тэгсэн нөгөө залуу чинь сууж ийн. Манай найз за энэ боломжийг л ашиглаад бүргэр авч өгөөд гараад явчих гээд кино шиг юм яриад. Стаж их кино шиг юм байсан биш үү? Би чинь ичимхий болохоор өөрөө очиж чадахгүй найзаараа зөөгчт нь хилүүлээд нэг бүргэр нэмж аваад уучлаарай гэд дамжуулчаарай гэд хэлээд гарваа. Тэгж нэлээд хэд хоногийн дараа бит хоёр эргээд харьцаж эхэлсэн. Тэгээд тэр залуугаас бүргэрийн талаар хэлтэл буруу хүнд өгсөн эсвэл зөөгч нь мартсан юм уу яасан ямар ч байсан өөрт нь огт очоогүй гинэ. Oh my god. Яана. Тэгжэл тэр хүний анхаарлыг татах гэж байгаад бүтлгүүцнээ мэдсэндээ. За тэгээд тэрнээс хойш 4-5 сар үерхлийн харьцаатай байж байгаад бас л миний буруугаас болоод тэр чигтээ холбоо татарсан байдгийм аа. Одоо эхнэр хүүхдтэй болсон байна лээ. Үнэхээр сайн залуу да. Юун миний тэр бүргэр байтугай надад бүх юмаа зориулахад бэлэн байлаа. Одоо хүртэл мартаж чаддаггүй хэдий богино хугацаа байсан ч маш тооц сэтгэл үлдээсэн хүн минь ээ. Гинэ. За тэгээд арай л урт болчихлоо. Энэ хүртэл төвчээртэй уншсанд баярлалаа гинэ. Үгүй гоё байлаа. Урт байсан ч гэсэндээ гоё байлаа. За энэ бол за яг тэр нэг юу хэсэг нь бол те бүргэр өгсөн чинь нэг өөр хүн лөө очсон гэдэг нь бол нийтдээ хөвгтөө түүх байна. Гэхдээ би энэ түүхийг уншаад юу гэж бодсон бэ гэхээр өөр одоо энэ эмэгтэй те ингэ бичсэн маш те одоо тэр эмэгтэй яг би өөрт чинь ингээ хандаад ингээ шууд хэлчихээ. Шууд ингээ хойлоо ярьж байгаа юм шиг ярьчихээ. Өөрт чинь болохоор шүү дээ тэр хүн одоо хитрхи их нялуун байгаад хитрхи их бүр ингэж чамд анхаарал хандуулад хитрхи их наалдаад байсан болохоор ингээд чи залхаад байсан зүйл бол би биш гэж бодож байгаа байхгүй. Би юунд итгэдэг вэ гэхээр шүү дээ хэрвээ эмэгтэй хүн яг үнэхээр яг өөрийн хүн гэж яддаг шүү дээ. Үнэхээр өөрийнхөө хамттай байх ёстой тийм хувь зайны хүн ч гэдэг юм уу. Бүр яг нэг өөрийн чинь яг the one гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Яг чиний хүн гэж те. Яг тэр чиний залуу чиний хүн байсан бол хэдий тэр хүн чинь чамд ялуураад хамаг өдөр хоног дандаа залгаал, наалдаал, үнсэж барайл, гараач нь барайл бүр цаг тутам тэгээд хахад бол эмэгтэй хүн залахгүй. Тэр энэ залуу хэдийгээр айгүй амар сайн залуу байсан ч гэсэндээ тий өнгөр сонсоход бол угаасаа айгүй амар сайн залуу байсан байж тээ. Тэгээд эмэгтэй хүнийг айгүй хүндэлдэг гэж энэ айгүй сайн залуу байсан боловч чиний хүн биш байсан байхгүй. Та хоёр ингэж бүр амар тэгтлээ одоо ялангуяа чиний зүгээс ч юм уу те тэгэж амар дурлсан бүр үнэхээр яст миний залуу даа гэж бодсон тийм юм байгаагүй болохоор чамд тэр нь залхаж байгаа юм шиг санагдсан байгаах гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд тэр нөө нэг
юу яасан гэж штэ ингээд яг салсныхаа дараа болохоор гэг үндхий ингээд өө яах гэж салъя гэж хэлвээс айгу сонирн болоод санаад манаад гээд те тэр чин болохоор чи бүр нэг үнэхээр тэр хүнийг амар сансандаа бол биш гэж бодож гин зүгээр тэр нөгөө нэг хүн чамд ингээд айгу attention анхаарал хандуулдаг байгаа штэ те бүр дандаа залгаал дандаа ингээд утас чин дуурж идэг те мессеж ирсэн байдаг тэр байнга байдаг байсан юм чин гинт байхгүй болчоор хүн одоо жишээ нь хар тамхи ч юм уу те эсвэл арх ч юм уу те тийм хүнийг донтуулдаг юм чин те ингээ хэдийгээр амар их ингээд хүний биед мууч гэсэндээ те одоо ингээ хэрэглээл нэг өдөр гиг үнхэн болчингууд хүн чинь нэг withdrawal гэдэг юм болдог штэ те ялангуяа хитрхийх одоо архинд автчихсан хүн байгаа бол эсвэл одоо мансууруулах байцанд автчихсан байгаа хүн чинь ингээ withdrawal хийнэ гэж байдаг штэ бүр ингээд хар хөлсөн цутгаад бүр ингээ бөөлж айгу би муу болдог гэж те танаа киноос харж байсан байх тэр чин байхгүй зүгээр ингээд withdrawal хийж чаа гэсэн үг зүгээр тэр анхаарал нь чамд ирдэг анхаарал одоо гиг үнтгэн алга болчоор чи тэрийгээ одоо жоохон хүсэж байгаа байхгүй тэрнээс ч бол би яг тэр залууд те чамаг ингээд үнэхээр сайн болсон доо те үнэхээр одоо харамсаад гэж бол бодохгүй байна гэж миний өчүүхэн бодож байна. Тэгээд өөрөөс чинь асуу хэрэг комментэд бичиж болох бол бичээрэй энэ бичлэгийн комментэд юу өөрөө одоо тийм найз залуутай ч юм уу нөхөртөө юу хэрв тийм бол миний ярьж байгаа юм бас ойлгогдож магадгүй байх. Хэрв тэр найз одоо яг жинхэнэ найзлуудаагаа ч юм уу нөхөртөөгөө болцсон байгаа бол хэдийгээр тэр найз залуу чинь нөхөр чинь амар нь ялуун байгаа ч юм уу те үнэхээр амар тийм байгаа ч гэсэндээ өөрт чинь бол нэг залхахмаар санагддаггүй байгаа байх. Хэрвээ яг тэр хүн чинь яг өөрөө ч хүмүүн бол те тэгэхээр тэр талаар бас бичээрэй. За миний ярьж байгаа юм жоохон ойролцоо төхөж очиж гинэ үгүй юу гэдэг дээр бас коммент бичээрэй, окей? За ямар ч байсан ийм гоё түүхээ явуулсанд баярлалаа. За дараагийн түүх манайхаа сүүлийн түүх байна. Маш богинохон түүх байна. За энэ түүх юу гинэ? За анх танилцахдаа өөрөөсөө дүү гэж мдээгүй л дээ. Хүй нэрээ яасан энэ явуулсан явуулсан түүхнүүд нэг бол өөрөөс нь дүү эсвэл өөрөөс нь эгчмэд хүмүүс байгаад байна те. Маш сонирхолтой. Түшиг ахаа хэлдгэр те тун сонирхолтой. За анх танилцахдаа өөрөөсөө дүү гэж мдээгүй л дээ. Нэг мэдсэн өөрөөсөө дүү хүүхдэд сайн болцсон өөртөө сайн болгох гэж бараг sugar mommy болсон доо гинэ. Oh my god. Хөөхий оюутан байсан болохоор уулзахтаа идэж уух юм авч өгдөг. Гадуур уулзвал дандаа би даадаг гэх мэт тэгэл ер нь худлаа юм байна дөө гэж бодоод болсон дөө бацаан л бол бацаан байдаг юм билээ гинэ. Ёо. Хэцүү шүү дээ нэрээ. Би ер нь ойлгож байна заяа ингээд ер нь крашаага ч юм уу те жоохон хуурах гад одоо өөртөө жоохон татахын тулд одоо янз бүрийн юм авч өгдөг ч юм уу те бараг sugar mommy sugar daddy дагаад байгаа шүү дээ ингээд идэж жоох юм авч өгдөг ч юм уу тэр чинь бол миний ч гэсэн хийжсэн үйлдэл миний нөгөө toxic X бэн шүү дээ те би зөндөө одлон удаа шоу чадаараа ярьжсэн те. За тэр чинь л гэхэд би бол өстой жинхэнэ тим амар токсик байгаа л намайг армараар тавьж мавал яваад тим токсик гэдэг байх үед нь өстой жинхэнэ бэлгээр нөгөөтгөө булдаг байлаа штэ. Oh my god. Өстой амар юм авч өгдөг гэсэн манайхаа. So crazy. За би бүр JBL speaker гэл байдаг штэ. Тэр speaker чи $200 speaker тэгэл тэрийг авч өгдөг байлаа. Амар их тийм цаг магнууд авч өгдөг байсан заяа. Айгу үнтэй цагнууд авч өгдөг байсан. Үнтэй гутлнууд авч өгдөг байсан. Тэгэл өөр тэгэхгүй юу авч өгдөг вэ? Амар их юм авч өгдөг байсан заяа. Тэгээд өөрөө Lacoste гэдэг брэндэд дуртай гал те. Lacoste-ийн тийм цаамц маамцны дээр Lacoste-ийн тэр чинь бас үнэтэй штэ. Тэр мэрийг ингээл авч өгвөл өстой тэгддэг байлаа зэ. Нөгөө хүнийг өөртөө ингээд татах гад үлдээх гээд байгаа аахгүй юу? Тэгээд тийм мөртлөө нөгөө хүнээс ерөөсөө ямар ч бэлэг мэлэг сэлт ирдэггүй байсан. Oh my god. Нэг удаа яштай те би жоохон хадуур авт. Нэг удаа яштай те надад өгж байгаа юм дандаа бүр нэг өстой жинкэс хулхны нэг гачаач юм дүүдсэн заяа. Нэг Forever 21 гэдэг дэлгүүрөөд штэ тэр чинь бол үнэхээр амар fast fashion те амар хямдхан юмнууд нь айгүй хямдхан байдаг те өстой цамц мамц $5 $6 $8 те гутал муталтай өндөр өстэй гутал чинь зүгээр нэг $15 байдаг ч юм уу мэдгүй те тийм байдаг. Тэгсэн чинь надад тийм одоо Forever 21-аас нэг цамц тэнгүүтээ нэг тийм түпл шиг юм аваад өгчихсэн байсан заа. Тэр хоёр нийлээл нэг $30 болсон байгаа манайхаа. Тэгээд тэр чинь миний бүр төрсөдөрч байлаа нэг айгу том баяр байсан байсан. Бит хоёрын
үргэлжсэний одоо тэмдэглэлт өдөр байсан ч үлээ мэдэхгүй заяа. За тэгээд бас нэг удаа надад нэг миний төрсөн өдрөөр юм байна заяа. Нэг цүнх авч өгсөн. Тэгсэн чинь нэг ногоон цүнх байна. За тэгээд би тэр цүнхийг бол шууд хараад мэдсэн ямар брэнд биш манайхаа Target гэдэг дэлгүүр өгдөг байхгүй юу? Америкт байдаг хүмүүс л мэдчихэж байгаа бах. За Target гэдэг дэлгүүр чи одоо нэг тийм сүлжээ дэлгүүр заяа. Яа бүх юм байдаг. Одоо идэж уух юм байна, хувцас хунар байна. Одоо би бод Монголоор харьцуулахаар одоо номин шиг гэх юм уу? Ер нь номин шиг заяа. Гэхдээ номин ч бол бас ингээд тусдаа юмнууд нь байдаг штэ. Ингээд давхар өөр ч юм уу. Тийм биш. Target ч юм болохоор нэг айгуу том дэлгүүр. Тэгэл хэсэгт нь өөр юм зарагддаг гэсэн үг. Тэгээ тийм дэлгүүрийн Target-ийн тийм брендийн дэлгүүрийн цүнхийг авч өгсөн байгаа байхгүй юу. За тэр цүнх бол ингээ $30 цүнх зэ. Би тэрийг өштэй би миний гэр яг Target гэдэг тэр дэлгүүрийн айгуу ойролцоо байдаг гэсахгүй. Тийм учраас би Target руу айгуу их ордог. Тийм учраас би тэр цүнхийг бол ингээ ноон өнгөтэй учраас амар нүдэн тусч байгаа болохоор би айл үшэ харчихсан байсан. Target-ийн ийм цүнх юм ингээ харсан байсан чинь яг тэр цүнхийг өөрч таардаг юм да. Тэгээд угаасаа Target-ийн нэг хувцснууд дэр нь байдаг нэг тийм яарлаг байдаг байхгүй юу. Бүр амар харагдангууд шууд танигдахаар тийм угаасаа яарлагтай байсан. Угаасаа бид угаасаа Target-их гэдэг юм мэдчихэж хахад нөгөөдөг чи намайг мэдгүй гэж бодсон байх шүү. Наад чи өстэй амар үнэтэй цүнх шүү гэл тэгдэг юм да. I was like, do you think I'm dumb? Намайг үнэхээр тэмтнийг гэж бодоод аамаа гэж бодоол. Тэг би угаасаа тухайн үед тэр хүний өгж байгаа бэлгийг ингэж дарамжлахгүй шүү дээ. Тийм учраас тийм үү гэл тэгэл өнгөрсөн. Тэрнээс шууд би I know it was only $30. Гэтэ би одоо ингэ ярахаар айгу тийм мөнгөний шуналтай ч юм уу материалын шуналтай юм шиг сонсогдож байгаа байх үгүй манайхаа би өөрөө хүнд айгу их юм өгдөг учраас тэ хайртай хүндээ айгу бүр ингээд өөрөөсөө бүр харамлдаг мөнгөтэй ингээ хамаагүй ингээ өөрийнхөө хайртай хүмүүст ингээ цацдаг байхгүй юу. Тийм одоо бэлэг өгөх дээр тэ одоо айн баярын бэлэг ч юм уу эсвэл төрсөн өдрийнхэн бэлэг ч юм уу шинэ жилийнхэн бэлэг ч юм уу би сэтгэлээ гаргадаг учраас би хайртай хүнээс бас яг адилхан тийм сэтгэл одоо авмаар штэ тэ. Тэгэхэд тэр хүн бол тэгдэг байлаа. Надад тийм хямдхан $20-30 юм авч өгдөг байсан. Би болохоор тэр хүнд бол ингээл дандаа хэдэн $100 юм авч өгдөг байсан. Like so stupid. Тийм болохоор би одоо ийм зүйлүүдийг ойлгоод авахгүй тийм sugar mommy, sugar daddy гэсэн юмнуудыг тэ. Тийм мэдрэмж байна. Crush-аагаа өөртөө татханд бол тэ нэг тийм юм худалдаж авч өгөхгүй эсвэл нэг тийм юм одоо хоол ундаар хуурчих гал тэ. Би энэ экстэй гэсэндээ амар хоол ундаар бас ингээ хуурчих гал янз бүр юм авч өгөөл өстой. Би төлчи гэж ярьдаг байлаа шүү дээ. Yeah, I know. Гэтэ одоо яах вэ? Хайртай нөхөртөө амар халамжтай нөхөртөө ингээд жаргаад байж байгаа. Тэгэхээр хүн зовсны эцэст жаргана гэж те яг өөрийнхөө яг чамд зориулагдсан хайрлагдах тэр хүнээл олох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд маань чамагс өгтөл чин хайрлах хүнийг л олох хэрэгтэй шүү. За юу ч болчих те крашын тухай тэнэг бүтлгүй түүх гэж яснаа шууд хайр дурлалын баг зөвлөгөө хуулаа явцсан уу юу. За манайхаа ийм байла. Шоу чат дээр өнөөдөр ийм сэдвийг хэдүүлээ ярилцлаа. Үзэгчдээс ирсэн иймэрхүү одоо түүхүүдийг сонсох аюу гоё байла. Тэгээд би цаашдаа ч гэсэндээ иймэрхүү шоу чатад хий гэж бодож байгаа. Тэгээд би өөрийнхөө сторинууд дээр Instagram-ийнхаа сторинууд дээр дандаа ингээ оруулж гин ийм сэдвэр хийх гэж шүү захаа явуулвал ингэж явуулаарай гэд тэгж хийж явах зарлж байгаа учраас та нар намайг хэрүү Instagram дээр дагдаггүй бол заавал дагаарай. Okay, миний Instagram right here in the band. За ингээд манайхаа энд хүргээд бичлэгээ өндөрлөе. Тэгээд та бүхэн маань хэрүү channel дээр subscribe хийж амжаагүй байгаа бол subscribe хийгээрэй. За манайхаа ингээд та бүхэнд иймэрхүү дугаар гоё байсан уу? Үгүй юу? Ийм хүмүүсийн түүхийг сонох сонирхолтой байна уу? Үгүй юу гэж те. Тиймэрхүү одоо сэтгэлдлүүдээ доор комментэд бичиж үлдээгээрэй. Бас өөрт тохиолдсон те ингээд ийм крашта зориулаад хийжсэн тэнэг үйлдэлүүд ч юм уу одоо бодоход кринжилдэг те. Тиймэрхүү үйлдэлүүд байгаа бол тийм хөхтэй явдлуудаа бас комментэд бичиж үлдээгээрэй. Okay? За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Баяртай.